8만 дугаар. Далита явчихсан. Бэргэмэн. Чи монгол хэл ойлгохоо байцгаая. Тэмээжиндээ хүрсэн хүн болохоор түүний хэрэг надад хамаагүй. Түүний хэрэг дэхээр өөрөө уучраа олсон. Би тэрнээс айгаад байна шүү дээ. Юунаас айдин? Өөрөө яриад үз. Хадаа. Унтахаа гаргаад өгч. Та тэгвэл явж бай та. Явцгаая. Тэр их өрөвдөлтөй харагдаж байна шүү дээ. Өшөх мөргийч. Тэр бидний хоёр удаа хайж явсан хүн. Хүн жаахан өөдлөн мантахаар бас бидний бараалан ирж байгаа. Тэр үнэхээр өшөх мөр боловч Тэмээжин хаанд одоо ганцхан энэ ав ахын л үлдлээ шүү дээ. Хадана чи Есүс хатан дээр очиод дарыг уучлаач гэж хаан эзнээс гуйлга. Үгүй. Өөрөч нь Есүс хатан дээр очиж уулзвал гэж байна. Есүс хатан дээр хийнэ? Тийм ээ. Тэр л арга өөр болж магадгүй. Нэрнч би Тэмээжин ихэнд үнэхээр муухай хэрэг хийсэн хүн л дээ. Гэхдээ Тэнгэрийн нэрийг барин андгаалахад би саланг холдсон цагаас хойш тэдний хоронхоо зурж мартаж байгаагүй шүү. Яг л миний цусаар боржхон ариун цус уурсаж байгаа болохоор тийм. Хойло цаг юм да. Есүс хатны ардан тэрэн. Хөрсөн дөрөв оны үед Тэмээжингийн их зэрэг онон бүрөнд эргэн ирэв. Чи надад давхар хоёр төхөөгд байна гэлээ. Нэг нь мэдээж Таян хааныг дарсан явдал. Хоёр дахь нь харин юу байдаг вүлээ? Таашаа тууж бай. Татгаруулаад ирээ. Одоо муугаад байгаа бэ? Би өөрөөр чинь нэг хүнтэй уулзахаар таалаа их баярлах байх та. Тэгэл би хэн болохыг хармаар байна. Та байсан юм. Та нас явж яах гэсэн бэ? Би түүнийг хараад үнэхээр их баярлаж байна. Одоо миний өөд болсон дүү Тэмээжингийн сүнснийг амарчих байх та. Даритаха хурдан босож үз. Та хоёр аавгач хүү хоёр болохоор уулзах үед тийч ясах одоо юу вэ? Хаан зөвөртөж уулзаад их баярлаж байгаа үед дуулаагүй гэж юу? Тэмээжин минь. Би хатан гэртээ очих болсон хүн. Би нүд амхийн өмнө хажуу хавирганда хамаатан салангуудаа байгаасаа гэж хичнээн хүсэж байна гэх. Чи хичнээгөө биднийг орхиж явахдаа юу гэж бодож байсан хүн бэ? Чи ван хантаа зүг халсан нэлээдэд над руу халдаараа ирэхдээ юу гэж бодож байсан хэрэг вэ? Алтан хужир таагур намайг бажин нуурын хэрэг дээр тахимах хэдүүлж буулын гартаа суудаж явахдаа юу гэж бодож байсан бэ? Би Монголын хяад амьд 4600 хүнтэй үлчихэд хэрхэн зүдэж явах чи мэдгүй. Би өөрийг чинь яаж яваад гэж бордсон юм шүү дээ. Хамаа хурдан өгөхгүй байхтаа л гэж бодож байсан байлгүй. Даритаха хурдан босож үз. Хаан зөвөрөөс ч уучлахгүй үлдээ тавсан. Гэтэл та өөрөө өрн орчихсан юм шиг. Яагаад гэвэл би түүнээс уучлах уйх болж байна. Хаантаа бид ван хантаа цуг уулзж явахад цэнгэн бидний хүрээг дайрах гэж оролдож байсныг та санаж байна уу? Тэр бол Даритахын гаргасан санаа юм шүү дээ. Тэр тэнийг жаахан мэдээтэй байгаарай гэж санаж байсан хэрэг. Та цэнгэн хормоо санааг мэдсээр уулзгаа тайлбар хийж байсан үстэй. Хэрвээ Даритах байгаагүй бол та цэнгэн жамхнаас ададгүй гэхэд халсан мэдээтэй тулд танаар тэд нь гацааг оноо алдах байсан юм.
你即使被桑坤和扎木合杀， 타인에게 막히지 오지지. 你也逃不出他们的毒手。 내일인 거죠? 한탄 халсан эзэтийн тулдаанаар Ван хаан таны араас мөрдөн хөөсөн бол Монголын хяад оны бүр усан баларх байсан юм. Гэтэл яагаад Ван хаан мөрдөн хөөгөөгүй гэж бодож байна да? Дөрөв тахад ятгасны хүчинд Ван хаан дайралтаа зогсоож цэргийн ухраасан хэрэг. Түүний улмаас сая та хүчийг зэлбэх боломжтой болсон юм. Тэр боржгон овгийн ариун хэлхээсээ бодсондоо хийсэн хэрэг биш гэж үү дээ? ティモチах чинь хизээч хаан эзэн болох хоолын бодлоо үрдэж яваагүй юм шүү. Учир алтан хоёр намайг зусар муугаар толгойг нь эргүүлсэн хэрэг. Тэгээд чи намайг хор цагдан уралдаад оруулахаа байжгсан болохоор хөгшин миний нэр нүрийг хийх газаргүй болсон. Би залуу хоочс болон харилгийн хүмүүсийн өмнө толгойд явах аргагүй болсон. Би өөрийн явсныг зүгтгэж байгаа хэрэг биш ээ. Харин өөрөөс чинь уучлалт ирж ирсэн хэрэг. Тэмүжин одоо ах нь үнэхээр өтлөөд байна. Чи харж хандах хөнгө өтлсөн авг намайг харж үзээч дээ. Хэрвээ надад өтөл насаа тайван өнгөрөх газар нутаг зааж өгвөл би өөр юу ч хүсэх юм алга. Тэмүжин чи зөвшөөрч үзээч дээ. Та босдоо. Таныг үнэхээр хорсож байна авгаха. Гэхдээ хичнээн хорслаа гэд би та гэж бүтлгүй үгнийг мартаж чаддаггүй юм. Найман аймгийг эзлэн авснаар Тэмүжингийн тал нутгийг ноёрхох гэсэн өнийн хүсэл хэрэгжлээ. Түүний их зэргийн тоононд 10 түмх хүрчээ. Нийт улсын хүн амч 1 саяг даван гарлаа. Говийн ард болон овг аймаг хагарсан байлдаж байсан байн дажны хөл эгнэгт тасрлаа. Бидэрхий хороо газрыг тэрч харан Тэмүжин болон түүний хүүхдүүд өгөхөөр шинэтлээ гэж мөнх тэнгэр бидэнд айлдаж байна. Түүнийг Чингис хаанаар өргөмжил гэж хэлж байна. Чингис хаан! Чингис хаан! Мөнх тэнгэр минь та түмэн бодис олон иргэнийг захирч бурхан халдуу уулыг минь гэгийн гэрлээрээ гээгүйж байна. Таны эвгэлэр их Монгол улсын тулгын төр байгуулагдлаа. Альва бүх хэд ойлгийг ард иргэдтэйгэн хамтаар хуваан илгэхийг хүсэж байна. Чингис хаан! Чингис хаан!
хаан зарлиг болрон хэдэн 100 мянган жилийн турш тал нутагт олон хэдэн солигдсон ойрхож байсан боловч нэгдүгээр байдлыг тэр болгон олж авч чадаагүй юм. Үүнээс хойш их говийн өмнөд өмөрдөл яавхуу голын гадсан дотн баруунаа алтан руу хүртэл өмөрд зүг ой нодон иргэд болсараа бүгд хаамины харьяат болцгоодоо. Эрдгийг ёсоор болгоё. Өдөөжин их тагинд өртөжин үлдсэн ихэд Есүгүй хулан нарыг баг хаттаар өргөмжлөв. Эд улсын иргэдийг 95 мянгат болгон зохион байгуулж мэндгийг эхний 1000-ийн ноёноор, боорчийг 2 дахь 1000-ийн ноёноор, мухбайг 3 дахь 1000-ийн ноёноор, орчийг 4 дахь 1000-ийн ноёноор, идогайг 5 дахь 1000-ийн ноёноор, хүчтэйг 6 дахь 1000-ийн ноёноор, Унамыг 7 дахь 1000-ийн ноёноор, Хубилайг 8 дахь 1000-ийн ноёноор, Эднийг 9 дахь 1000-ийн ноёноор амлаа. Бэндэг эцэг түүний хөөхтүүд бана. Та. Мэндэг. Таавал талиг цэцгээс минь хойш надад өмнө зүйлсэн гавьяатан сайд билээ. Танай эцэг чихээ өгөн тайчуудын эцэг зогсоох гэж ураад амиа алдаж байсан удаатай. Та гойж гэсэн улс байгуулахад хүчин зүтгэсэн гавьяатан сайд. Танай хөө тэр тэнгэр боо тэнгэр цагууснаас миний хаан нэрийг олж хүртээлээ. Танай өдний 3 үеийн энэхүү ажилтнуудыг би мартахгүй. Үүнээс хойш миний хажуу зэрэгт та сууж улсын цэргийг хэлцэхэд оролцож байх болно. Түүнчлэн 9 удаа усал гаргаж хэлцэхгүй байхаар тогтлоо. Шинэ хааны далайд ажиллаж мөргий. Шихи хотга. Таг бие. Чи боорч мухтаа нарыг цацарт оруулж өргөмжлөж сонсох юм хэл. Шихи хотга. Чингисхан боорч мухтаа болт биднээс их тусалж эдгүү зүтгэсэн үү? Танар юу ч бодвол үлгээтэй цагаас би өндөр бүсгүйчийн түшиж өдийг хэсгэлтэй өвгөн боордолтлоо. Өө санаа сонсог өөрчлөлт чинь тагцаар ирв. Тийм үстэй. Тийм үү? Өдийг сахалтай гинэ. Чиний сахал тийм ус дургай юм биттэй. Өдийг тамир хөлдөө хөвтөж хөнжөлдөө хүчиж хөвөн мэдлэр хүмүүж өгдөг намайг. Дэрэгдээ хөвтөж дээлдээ хүчиж дүүнэтэй түшиж өсгөө. Одоо надад ямар ясхлыг хайлах вэ? Чи миний 6 дугаар дүү биш үү? Өргөмөр дүү чамд өөрийн дүү нарын адил өмч хувийг олгыг хэлчихээ дэвчихгүй байгаа юм шиг дээ. Аваа. Чамд бүх улсын дээд заргач цолыг олгож 9 наслаас хэлтүүлэхээр болгоё. Би осгийн гарахыг хүсдэг юм. Тийм болохоор 9 наслаас хэлтүүлээд ямар хэрэг байх вэ? Улсын дээд заргач гэдэг чинь өөрийн хэлбэрийг хийдэг байсан ажил үүдэг. Энэ зайлх хэрэгтэй. Тэмцэнтэй улсын дээд заргач гэдэг чинь улсын хэрэглийг засаж хүмүүжүүлэхэд надад туслах хэрэгтэй хүнтэй алба. Чиний тушаасан үгийг хэнч өөрчилж үл болно. Улсын доторх хулгайг зээрлүүлж, худлыг мохож, өгүүлэх ёстой өгүүлж, яллах ёстой яллаж байна. Даргаыг шийдгэж түүнийг өхөх дэвтэрт бичиж дэвтэрлэгдэв. Тэргүй засаг өөрийн ургийн урагт хүртэл хэнч буйжлаа. Олны даргаыг шийдгэн галиотныг шагнаж ялтныг шийдгэн эдгэрийг хуваана гэдэг чинь Нангиадын утсан чанцтай дүүж ичхэр хэрэгэн. Хотод чанцыг их болжтэй. 差不多相当于中原的丞相了。哎，不成。Ордон хаан биш бүрхгүй. Хүргэлж. Чи丞. Чингис хааны далайн ташилд мөргий. Монгол боорч нар хэрэгэн зэрэг хүртээ. Хаан та.
Чи 15 таа байхад тайчуудын гараас 8 шарга морийг минь салгахаар чиг дээр хамтдаа явж байж билээ. Тэр 8 шарга морь болоо манай гэрийн гол амин дуулга байсан юм. Чибд хоёр харбаг наснаас нөхөрлөж хичнээн чих зовлон жаргалыг хамтдаа тулгавдаа. Эдэн сайдын журам гэхээс ахын дүүсийн сэтгэлээр барилдсан амдууд билээ бид. Хаанта. Мохлаамин. Ванхан гэнэт халдан давталж. Тэр тэргээ алдаад хээр гадаа хувцтайгаа унтаж байхад нь та хоёр эцгийгээр намайг халахлан тэр шин хичнээн дулаахан утсан билээ. Гэтэл та хоёр тэр шин ганц ч удаа цурам хийгээгүй шүү дээ. Хаанта. Бид хоёрын сайд хүмүүний эзэн үйлчлэх үеийг гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Харин та зөвхөн овгийн өчигөн болоомог өдөө зэрэгтэй үүдэн татсан сачигч нь эцсийн тусалцсаад дуустал тэмцээж хариулж яахан чадах билээ. Үгүй. Та хоёр намайг дагсан цагаас хойш зэргийн жинтэй боцоёсоо харуулж зөвхөн эрхлэх зэрэгтэй тулдаж ирсэн. Өөртөө миний баруун зүүн гар шиг нь байдаг байсан. Орчиг 2 дахь мянган болоод баруун түмний ноёноор томиллоо. Мухлай 3 дахь мянган болоод зүүн түмний ноёноор томиллоо. Та хоёр олон жинжтэй тэргүүнд байж эцэг асал гаргаж хэлтрүүлж ирэхэд хаан өрнөгийн 70 шиг зүрхий. Босто. Ховдоо дэлгэм дэв зүгээд байна. Та дөрөв болоод миний дөрвөн хөлөг баатар билээ. Та бүхэн миний төлөө цэгийн чилүү хагартлал сайдын үсэг ширэгтэл байлддаг. Гайватын сайдууд мөнөөсөн. Үүнээс хойш цэрэг мөрдийн ихэргийг та бүхэн шийдэж байна. Наяа. Хаан. Наяа, чи бол хаан эзэндээ чин үнэнч гэдгийг олон үйлдэл дээр харуулсан тул чамайг голдны ноён болгон өргөмжлөв. Хаан эзэн шиг төргий. Хорхон сар гүйтэйгэн гараад ир. Та хоёр ямар хишиг хүртмээр байна да? Миний үгийг ойлгохгүй байна уу? Танайхан миний амийг таргуудагийн гараас аврам тусалж байсан ачтангууд юу хүсэж байгаагаа хэлэхтв. Алив хэлж. Хингээр хаан эзэн соёлыг хол би чөлөө тард болмоор байна. Дархан эрэхтэй ард болох юм бидтэй. Илүү мэрэгдийн нутаглаж байсан сэлэнг мөрний сав газарт нутаглан суумаар байна. Хаяа юу хүсв? Юу соёлыг хаан эзэн өөрөө мэддэг бай. Бэлгийн мөрний шүдийг үздэг байхаа. Танайхан нутаг үлчээрээ үеийн мөрд эзэгнэн цоож чулуун дэрдэцгтэйгэн зөвшөөрөл авалгүй миний асар өнгөн чөлөөсөө орж гарч байж болно. Та хоёр эсэн асал гаргахад хэлцэхгүй дархан эрэхтэй болцоолоо гэсэн үг. Хаан талархлаа. Зорчтой авал өргөмжлөө сонсогдов. Хаан. Та бодвол Шаад аймгийн бахархал олон удаа гавьяа байгуулсан боловч шан харамж горж байсан удаа байхгүй билээ. Ялангуяа Балжин уурын хөвөнд байхад та хамгийн анх настай жанжны нэг байсан. Гэтэл биднэр тахимх хэлж бодон гартаа ус уулзаж байлаа. Танд 4,000 уруу дэрэгнэ захирал зүг хэлхийг үгүй. Гүрдээс хатан байна уу? Бэрдээ. Жарчтай авга. Гүрдээс хатныг танд үйлчлүүлэхээр өгөө. Таны өдөрт насны амьдрал тусдан болж байх тав. Гүрдээс хатан. Авир дангч нь голсон биш. Харин үнцгэл хүчин чамлсан биш. Өөрөө дулаацуулж хөлөө бүжүүлсэн өөрийн хатан чамайг их төрлийн үйлсэд элц зүтгэсэн жорчтад иймхүү ясрах болов. Татаатанга хаанта танд 100 дагавар шивгчин 2 тугачийг гарган өгөв. Болно үстэй. Хааны хэшигтмөр би. Хайбна дахлаа. Орчо соёл хөлийг сонсоорой. Цайд би энд байна. Орчо чи хоёрын өрдийн тохиролцоог олон хүн гэрчлэх байх. Тийм болохоор чамайг ойн түмэн иргэний ноён болголоо. Хаанта чи яагаад талархахгүй байгаа вэ? Хаанта би нэг л сайн ойлгохгүй шүү.
Иймээс болон байгаль нуурын олон овог аймаг хараахан дагаар ороогүй байгаа шүү дээ. Би удахгүй зөчиг явуулан эзлүүлэн авах болов. Чиний эзэгнэн суух төв толгоос их баян чимээдэг ард яригддаг шүү. Та нэг хэрийг мартаадлах шиг байна. Очин гоо өсгөө гэж юу? Баян нэрэгдэг эзлэн авсны дараа чи тэдний дундаас дуртайгаа сунган аврахтун. Болно үстэй. Чингис хааны балаа шиг ачлаад мөргий. Миний дүү хөрвүүд болон хачуун ачиг хөө зэрэг 9 хүмүүсийг алтан ургийн ван хэрэг мөр шагналаа. Тэд олон мянгад түнтийг харьяасан захирч байх юм. Би өнөөдөр олон иргэн улсыг хураан авах, дарамгай гаяа байгуулсан хүн бол миний төрөлсөн их мөн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Өвгүүдийн ууган нь зүч, дүү нарын отгон нь Тэмүгэ гэлээ. Тийм болохоор ээж Тэмүгэ хоёртоо түмэн өрхийг шагнаж байна. Зүчид 9,000 өрх шагнаж байна. Хамгийн эцэст Дарита ах байна уу? Та алтан хучир нарыг би хэрхэн шийдэхнийг сонссон уу? Та намайг насан баг байхад тайчуудыг даган хайж авсан билээ. Тэгээд би даан нутглах болсон үед дагаар ороод татар иргэнийг дайлах үед цэргийн цаазыг дуудалгүй шийдхүүлээд түүндээ гомдон ван ханд дагаар орсон. Та хучиртай хамт иргэн ирэх үед цагаан тайшин хийж байсан гэрээслийг санаж байна уу? Таавал монголчуудын үсийг авч өрийг төлгөсөн эрдний сургаалыг мэднэ үстэй. Би харин таны арай эртцгээснийг чинь санаж нүднээс далд газар хол одохыг сануулан хөөж байна. Сайд би гинэ ойлголоо. Чингис хаан Даритааг ингэж шийдэж болохгүй хаа. Гавьяа шийдэх ялгамжтай байх ёстой усуус чи бидний хос өдрөөд байна. Би таны томсон улсын дээд дарагч мөн үстэй. Яг энэ хэрэгт оролцож болдгоо үлээ. Гэмнүгэд тохирсон яаж юм оноосгүй. Дарита одоогоо гэмнүгэд өдөж байсан. Гэхдээ тэр одоогондоо гэмшин харуулж хаан эзэн алдсан засрын өмнө гэмнүгээр намжлан ирдэг. Гэмээр засах гэсэн ахмад хүний сэрдүүлээд яг өсвөр хойш үдэ үлгэр болж болох үлээд. Тэгээд Дарита ах дандаа хаан эзэн аюул тулгараад байхад дагаар орж байсан хүн. Тийм болохоор тэр нөхөр дайсан ялгаж цагийн байдлыг дугуйдаг хүн тул шийдэх нь байдгүй шагналхан зүйтэй санагдсан. Хэрэггүй. Надад гавьяа шийдэхийг ойлгомж хэрэггүй. Хаан монголчууд одхон хүүхдээ боломжтой өмжлөгч гэдэг тийм болохоор Есүхэлатын одхон дүүг яахан тоонторох байж болох үлээд. Тийм биш гэж юу? Хаан хэрвээ танаа эцэг амьд сэрүүн байсан бол Даритагийн гэмнүгүүдийг лавтаа уучлах байсан бизээ. Хэрвээ та түүнийг нүднээс тал газар цөлнө гэвэл эцэг өвгийн боломжийг үгүй хийсэнтэй юуны ялгаа байх вэ? Тэмүүжин. Тэнд эцгийн хуучнуудыг илчээрийг эзэмшүүлдэг. Тэгээс өвгөө тийч боломж тасрахгүй байх шүү. Даритааг чин мангаар өргөмжлөө. Чингис хааны далаа ачлалт мөргий. Хаан манай гэрээхэнд хамгийн их хүндлэл гიშгийг хайрлаа. Та дурга хаан эзэнтэй чи үнж байцгаад юм шүү. Бачилтай юуныхан тийм хүндлэл гიშиг байх юм бэ? Та дөнгөж нэг юм уу 1800 болдог шүү. Гэтэл тэр муу Тэмүгэ ямар гавьяатай гэж түнтийн аян болдог бай. Тэр нас мэрийн сүтэ зүч 9,000 өрхөөр шагнуулж байна. Би тийм донос. Юу доносох гэж тий. Тэмүжийг хин тартагдаа тулаад байхад нь хамгийн сүүлд хинэ хийднийхээс олд нүүсэн билээ. 13 жилийн тулдааны үеэр хин Тэмүжинд ууц сэтгэл гаргаж оргууллаа да. Түүнийг ялагдаад байхад хин
чинь Овг аймгийн олноо дагуулсан ирж хүчийг сэлбэж байлаа. Чи эдтэй. Эхнэр хүүхдээ хүртэл тэдний төлөө гаргуунд нь гаргаж явдаг нийлэг шүү дээ. Хин түүнийг 13 жигүүрийн тулдаан ялагдахын даваан дээр байхад нь амь хайргүй захиа хүргэж байлдах, тулдах, бүрэн ашигтай цаг мөчийг хэлж өгдөг үлээ. Хин мөн хөх тэнгэрээс асууж Тэмүүжин Чингис хааны аллагт хүргэсэн бисээ. Миний хүү тэр тэнгэр бөө хөгчөө биш үү? Тийм болохоор Тэмүүжингийн улсын хагасыг бид эдгэн суухад болохгүй их газаргүй. Тэр биднийг яаж чагнасан ахтахгүй байсан юм. Намайг оруулаач. Хаан амарч байна шүү дээ. Надад их чухал хэрэг гарчаад байна. Би орно. Болохгүй орж болохгүй болоо. Хаан эцэг минь. Юу болов? Би танаас нэг юм асууя. Миний дэвсгий ирсэн зүчид хөрөхгүй юм уу? Харин миний байгуулсан гавьяа зүчигээс дутуу хэрэггүй. Паяхтраа зүчид 9,000 өрг шагнчаад надад болохоор 1000 өрг шагндаг үлээ. Ягсраа хоёр гэдэг номгдох тайнд би биш түүнийг явуулдаг үлээ. Ээлж дуусгүй. Үгүй. Тэр мэрэгдийн хүүхэд биш байдаач гэсэн би харин хүний хүүхэд гэж үү дээ. Гараг биш байх шүү. Чи хурд явахгүй юу? Намайг оруулаач. Ванта, орж болохгүй. Ванта. Эцэг ороо. Хаа. Тэв тэнгэр бөө секундсан гаргаж миний ав хоморгыг газрыг булаагаад намайг болон дагуул ардыг мөн зод занчиж байна. Хаангах та энэ хэргийг шийдэж өгөхтөв. Яалаа гинэ. Чи бусдад зод улсаа гэв. Чи өөрөө амтай бүхэн дийлдэхгүй гэж хэлдэггүй биш үү? Би яаж тэр хэргийг шийдэж өгөх вэ? Муу саяагүй майлт гар. Бид нар тийм Мэнхтийн оюунд дээрлэх хүч байдаг. Ямар чин вангийнх байх вүлээд тэр муу тэв тэнгэр бөө бүр даалдуурч гүйцхнэ. Ээж бид хоёрын харьяаны олон иргэн түүнд бүр багаар орсон байдаг шүү. Хаан ах түүнд итгэдэг болохоор би даяар нь байхаас өөр яах вүлээ те. Бүгдээрээ байгаа хэрэг үү? Болох уу? Бэрэгч. Хаан ах чинь бөн өөр онтой офлайн бичигдэж байна. Аха. Та 2-3 өдөр хаан эзэнд бараалхаагүй гэх юм. Би тэрний төлөө дайнд явуугүй цагт 3 жил уулзахгүй байсан ч намайг гэж тоох биш дээ. Түнд мянгат зуутын ноёдууд өөр өөрсдийн харьяалсан хэсэгт дэг журмыг тогтоож өдөр шөнийн альж цагт дуудахад бэлэн цуглардаг байх хэрэгтэй. Өөр юу вэ? Жирийн ард зүйтэй. Хард ардууд жирийн цагт тугал мэт номхон байж халдах дайны үед харцах шонхор мэт зөрөгтэй байвал зохино. Эцгийн зургаалыг хүндэтгэн дагахгүй. Нөхөр нь эхнэрийнхээ онгон ариунд итгэхгүй. Эхнэр нь эр нөхрийн хүслийг дагахгүй. Хадам нь бэрээ таалахгүй. Бэр нь хадмаа хүндлэхгүй. Ахс нь нялхсыг хайрлахгүй. Нялхс балчрууд ахс ихсний зургаалыг дагахгүй. Баян чинээр улсууд ядуу дордыг тэлэхгүй. Ёс журам хууль цаазыг үл тоомсорлох зэрэг болон удал хэлэх, уурам мэслэх, улгай дээрэм хийх нь энгийн иргэний бичээрт туссан нарыг халахлах мэт адуу малыг амгалан тайван бэлшгэд хөнөөлтэй байх болно. Болохоо байлаа. Ёстой болохоо байлаа. Мөн хөх тэнгэрнийг нь хорт хүмүүн төрийн эсрэг босож та нарын цусыг дахин урсгах нь гэж байна. Явцгаая, намайг дагаад яваарай.
Урсгал усанд хэртэй хувцас аваан бузарлаж болохгүй. Ус болон үнс нурам руу шийхийг чамд цаалан хоригдно. Гал ширээ аяг тавган дээгүүр алхан гарч мөнгө тэнгэрийн хилэн төрүүлэхийг зайлах хэрэгтэй. Тэгсэн хүн аянганд нэргүүлэн өгөх болно. Аливаа хүн өөрийн 1000-110-аас дуран мэдэн гарч болохгүй. Тийм хүнийг хадгалан нууж болохгүй. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл олонний өмнө цаадлан хороож байцгаая. Энэ хүнийг нуун дарагдуулж байсан хүнийг яг мөн адил шийдэх зүг байна. Чингис хаан дээд тэнгэр чам санууд өгч байна. Тэнгэр сахиус юу гэж байна? Танаа том дуу хасрыг харвах намлагтаа сайн улсын их баатар мөнгөж бүгд ярьдаг. Энэ талаа түнтэй игнэг хүн үгүй гэдэг. Гэтэл мөнх тэнгэр хасар та хоёрыг ээлжтэн түр болцох учиртай гэж сануулан хэлж байна. 李铁木真做一次国主，他哈萨尔也该做一次国主。 Үгүй баймаар юм да. Тэр хэдэн өдөр дараалан бараалахад ирсэнгүй өөрийн нутаг оронд өөрөөс ч дутуугүй их мэдлэлтэй амьтан байдаг сурагтай. Наадга сайн занч чадаг. Эмээ, та хурдан очиж үзэх түн. Хаашаа байж хаад гэж байна. Өөдөм хэрэг ээж байж үү. Хөөж. Тэмүүч юм. Хасар ямар гин мөглүүлсэн болоод та нар хоорондоо үлхэн гэрэлтэх болов. Ээж минь та тогтож байгаа. Би чадахгүй нэ. Хар багнаснаас хаалт олон амсалж хамаг усыг хураахад чинь хасар хамтцаг явсан гэсэн. Гэтэл өнөөдөр чи улсын ишидэн Чингис хаан болчиход өөрийн төрсөн дүүгээ хүртэл твчгээ байж хардаж сэрдэх болоо юу? Эшин сэргэнсэнд би айхын нисээр айж ичхийн дэдэр ичв. Ээж минь та буцаж бай. Та буцаж байх тав. Хасар минь хайда. Ялаш тэв тэнгэр бол гутган хүмүүсийн хэрэг байх нь л дээ. Тийм болохоор би их засаг хуулиндаа хааны удам хугацааны хооронд гутган хүмүүс яс хаягчийг цаадлан хороо гэж зарлиг буулгая. Ханха! Ханха! Би хүний юм харахааргүй болчихлоо. Тийм үү бэ? Юу болов? Юусын хэлтийн улс тэв тэнгэрийн нутгийг үлчээд чуулан хурж байна. Би өөрийн харьяа тэрэгдээ авахар тэв тэнгэрт илч сохрыг илгээвээсээ түүнийг зодож эмээлийн өрүүлэн буцаасан байна. Би араас нь зодохоор завдаж олон шүтэн бишрэгчд намайг илгэдэн доромжлоо. Тэр хон хотноор яасан хэцүү хүмүүс илээ? Энэ мөнхийн хүүхдүүд ер нь яах гээд байгаа юм болоо? Мөндөг болон тэдний хүүгүүдэд дэдийн их шамбыг олгосон. Гэтэл саяхан нэг хасрыг байж батсан байлээ. Тэр яг хэлцэг байгаа шүү дээ. Дуугаад. Хаан та. Тэр намайг биш хамгийн эзэн Чингис хааныг дарамжиж байгаа хэрэг биш үү? Шитэдийн зургаар сөвдөж байдаг. Тэдний таавард онцлж байх гэж үү? Баатар чинь ийм л байдгүй лөө. Өнөөдөр хон хотны хөвгүүд нар над дээр бараалахаар ирнэ. Чи тэр цаг Чингис хааны дүү гэдгийг санаж яваа. Чингис хааны амрыг айлтгий. Мэндэгдэх та цуухтун.
Нэг хэрэгээ хэлсэн шийдэх хэрэгтэй байна. Хаан эзэн баярлалаа. Тэг тэнгэрээ. Чи өчигдөр намайг сөвдүүлэн байсан. Би өнөөдөр чамтай хүчээнийг үзчихье. Яв. Яах гэдэг юм. Ийм том болчиход жаахан хүүхд үчиг гэдэг юм. Бацгаа. Хүчээ үзэх гэдэг юм бол гадаа гарч наацгаа. Яв. Бацгаа хийж биш. Хөгчөө маань тэдний асуудалд бүх оролцсон. Аава, ахыг тэмүүг алчихлаа. Та нар бүгдээрээ миний ах トゥ нараа билээ. Би тэднийг өгөндөө орж чадахгүй дайд та нарч надад хатгах байх. Тэгвэл гараад уучраа олцолдоо. Би ч гэсэн очиж үдээ. Минлэг эцэг та хүүхдүүдээ аваад харж үзсэн чинь дээр байх. Хай хүүхдүүд явцгаая. Явъя. Тэв тэнгэр бөө хүснээр бөө зайрангууд Овг аймгийн их хэрэгт хөндлөнгөөс оролцдог журам өөрчлөгдөө. Тэмүүжин жинхэнэ олны эзэн оройн дээл Чингис хааны байр суурь баттгаж чадав. Түүний сүлд чадны үзүүр эцэг өвгдийг нь модон ижигт хадан алж байсан Алтан улсын хааныг чиглэх цаг болжээ. Алтан улсын умард хязгаар Онгууд аймаг. Онгууд аймгийн 5,000-ын захирал жалаа хош эзэн Чингисийг талархан өгтөж байна. Бид үе үлрэн анд барилдаж одоо худууд болсон болохоор ёсрохол юу хийх вэ? Бүин шигбэн би хаан эцгийн амрыг айлтгаж байна. Оо хаас. Миний охин адаад энгэрт минь эрхлэн өссөн хүн. Тэр таргалсан турлын эцгийг би аяар үзнэ. Би амшигээ хайртай байдгийг шүү. Үнэ гомдоос хүн байх юм бол би түүнтэй нэгийг өвсгөл бэлэн байдаг хүн. Нэрхэгтэн. Дөрвөн жилийн өмнө та 8 улсын элчийг барьж надтай хамт сэргэлэн хөдөлж тэднийг мөхөөж их тусыг бүргсэн шүү. Манай худчгс намайг 5,000 өргөөр шагнаж 88 гавьяатан сайдын игнэ багтаас нь биеийн гişиг мөн шүү. Алтан улсын хаан чамайг манай талын хүн болсныг мэдэж байгаа юм. Алтан улсын хаанда вангинжин өдөржин өнгө дарсан шунаад өвчний үр болоод байгаа гэсэн. Тэр намайг умардын хил газараа цагт суугаа гэж бодож байгаа бол дэлхий дахин амар өвшин гэж сэтгэл сууж байгаа хэрэг л дээ. Танаа 3 дугаар хүн жийж байна. Батлыг толгой хилаа